Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр багш нь дуу хөгжмийн хичээл орно. Хичээлдээ идэвхтэй оролцоорой. Яасын их шиг ноотны хоорондын холбоог ялган таниулах. Бишгүүр хөгжмөөр тоглож сурах. Олоод ирэхээр яасын их шиг ноотны хэмнэлийг ялгаж бишгүүр хөгжмөөр тоглон хэмнэлээр алга дашиж сурах юм байна. За, сэжүүлэх. Яасын ноот нь хэд хэддүгээр шугамн дээр байрлаж байна вэ? Дасгалыг хөгжимдөхдөө ямар ноотны зохицын тэмдгийг анхаарч тоглох вэ гэдгийг одоо бид нэр өнөөдрийн хичээлээр түрүүний хичээл дээр үзснэгээ бид нэр дахин давтаад үзэх юм шүү хүүхдүүдээ. За, яа гэх нь дэвсгэр 5 шугамын 2-3 дугаар шугамын унд байрлуулж үсгээр тэмдэглэдэг. За, яах шиг дэвсгэр 5 шугамын хэд хэддүгээр шугамын дунд байрладаг вэ? Зүйтэй. 2-3 дугаар шугамын дунд байрладаг байх нь шүү дээ, тийм ээ. Ямар үсгээр тэмдэглэдэг гэсэн бэ хүүхдүүдээ? Сайн байна. За, яах шигийнхаа тэмдэглэлийг сайн бичээд тэмдэглээд аваарай хүүхдүүдээ. За одоо тэгвэл яах шигийг дасгал дээр ажиглая. За, дасгалыг ажиглаад хэмнэлээр тоглож сурцгаая. За, энэ яах шиг маань ямар хэмжээгээр бичигдсэн байна? 4-төр, 8-таар, хагас нотоор бичигдсэн байна, тийм ээ. За, тэгвэл одоо 4-төр, 8-таар яа тоглохыг одоо бүгдээрээ сайн ажиглая шүү хүүхдүүдээ. Одоо та нар тоглож өгнө. За, 4-т нот маань 1 гишгэн байдаг. За, тийм учраас 1 гэсэн тон дээр алга ташна. Гэсэн дээр алга ташихгүй. Тэрийг сайн ажиглаарай. За, багш нь одоо нэгдүгээр тактанд байгаа 2-4-т нотыг тоглоно. 1 За, би тоон дээрээ дашсан уу? Дээрээ дашсан уу? Сайн ажиглая шүү. Дахиад тоглолоо. 1 сайн байна. За, тэгвэл багш нь сая 1 гэсэн тоон дээрээ алга ташлаа шүү дээ, тийм ээ. Дээр алга ташихгүй нэ, тийм ээ. Сайн байна. За, тэгвэл 8-т нотны хэмнэлийг тоглоё багш нь. Дараагийн тактанд байгаа 8-т 4-т нотыг. За, 8-т нотон дээр бол эхний нотон дээр 1 дараагийн холбосон нотон дээр дээр алга ташчихна, тийм ээ. Тэгвэл 1 За, тэгвэл би сая дагчсан. 8-т нотоо 1 4-т нотыг дагчлаа. 1 За, сайн байна. За, 3 дахь тактныхаа 2-8-т байж байгаа. За, энэ дээр яа тоглох вэ? 1 2 За, шууд ингэж тоглох хэрэгтэй, тийм ээ. За, тэгвэл энийг яах вэ? 1 2 Мөн үү? Сайн байна. За, тэгвэл багшийнхаа дагаад тоглоё. 1 За, сайн байна. За, тэгвэл хамгийн сүүлдлийн тактанд байгаа хагас нотыг яа тоглох вэ? За, сайн ажиглая шүү. Дээрээ дашж гэнэ үү? Тоон дээрээ дашж гэнэ үү гэдгийг сайн ажиглаарай хүүхдүүдээ. 1 2 За, би сая хаана дашсан? Тоон дээр дашсан байна, тийм ээ. Тэгвэл 1 гэсэн тоон дээр дашлаа. 2 гэсэн тоон дээр дашна. Дээр дашна уу? Дашихгүй. Тэгвэл хагас нот маань хэдэн гишгэн байх нь? 2 гишгэн байх нь шүү дээ, тийм ээ. За, сайн байна. За, яах шиг маань биш
дээр хаана байрладаг вэ гэдгийг бүгдээрээ ажиглая. За Ля ах шиг маань бишгүүр хөгжим дээр дээрээсээ 2 дахь бөөрөнхийн нүхэн дээр байрлана. Дугуй дээр тийм ээ. Дээрээсээ 2 дахь бөөрөнхийн нүхэнд байрлах. За Ля ах шигийн байрлалын арга. За бишгүүр хөгжмийг барихдаа баруун зүүн гарынхаа эрхий хуруугаар бишгүүр хөгжмийн тэг гэсэн артал дэм бөөрөнхий бас дугуй онгорхоо тийм ээ. За тэрэн дээрээ ингээд дарж өгөөд түшиж өгөх нь. Тэгээд долоовор хуруугаараа си нотыг тоглодог байх нь Ля нотыг дунд хуруугаараа тоглодог байх нь. За тэгвэл баруун гарынхаа эрхий хуруугаар доороос нь бас тулж өгөөд дараагийн байрал руу орж тоглох нь. За ойлгосноо хүүхдүүд ээ? За сайн байна. За бишгүүртэй хүүхдүүд нь бариад үзээрэй. Ля ах шиг маань хаана вүлээ? Дээрээсээ 2 дахь нөхөд дарах нь шүү дээ тийм ээ. Ля. За тэгвэл бишгүүр хөгжим дээрээ Ля ах шигийг яаж тоглож байна вэ гэдгийг дараагийн бичлэгээс харъя. За энэ бичлэг ямар хэмжээнд тоглож байна? Ямар хэмжээний нотоор тоглож байна? Хоёр тэмдэг байна. Хоёр тэмдгийг бас сайн ажиглаж өгдөө тэ. За аялгыг харсан уу? За дахиад нэг харъя. Дөрөвний дөрөвт ч. За энэ бичлэг дээр Ля си шигийг дөрөвт нотоор хоёулангийн тоглож байна тийм ээ. Ля си ля гэж тоглож байна шүү дээ тийм ээ. За тэгвэл энэ бичлэг дээр ямар хоёр тэмдэг байсан бэ? Ажигласан уу хүүхдүүд ээ? За одоо хараарай. За энэ тэмдэгэн дээр бичлэгэн дээр сайн ажиглая. За тэгвэл энэ дээр дөрөвт нотны пауз орж ирж байна тийм ээ. Дөрөвт нотны пауз орж ирж байна. За дөрөвт нотны пауз дөрөвт нот тоглолоо, амьсгаа авлаа. Пауз гэдэг маань юу вэ? Зогсцыг хэлээд байна. Зогсцын тэмдэг шүү дээ тийм ээ. Амьсгаа авах тэмдгийг чинь хэлээд байна тийм ээ. Да амьсгаа авлаа. Амьсгаа ингээд тоглоно. За тэгвэл энэ дотор бас тухайн аялгауг тодорхойлсон бас нэг тэмдэг байгаа. За энэ тэмдэг нь болохоор дахилтын тэмдэг гэж байгаа. Дахилтын тэмдэг гэдэг маань яах нь вэ? Тухайн аялгауны босоо зураасны урд талд 2 цэг байх юм бол тухайн аялгау эхнээсээ дахин давтагдаж тоглоно гэсэн тэмдгийг заасан байж байгаа. За тэр тэмдгээ сайн хараарай. Тэгээд тэр тэмдэг байх юм бол тухайн аялгау маань яаж вэ? Сая эхнээсээ дахин давтагдаж тоглосон шүү дээ тийм ээ. За тэрийгээ сайн ажиглаж шүү хүүхдүүд. За C шиг. За C шиг маань
бишгүүр хөгжмөндөр болон C гişиг маань гişиг нь 5 шугамн дээр хаана байрладаг вэ гэдгийг та нар одоо мэдчихэж байгаа тийм ээ. За эргээд дахиад санджээ. За C гişгийг дэвсгэр 5 шугамын 3 дугаар шугамн дээр байрлуулж V үсгээр тэмдэглэдэг. За хэдвэр шугамн дээр байрладаг гэсэн C гişиг? Сайн байна. 3 дугаар шугамн дээр байрлал. Ямар үсгээр тэмдэглэдэг вүлээ? V үсгээр тэмдэглэдэг. За сайн байна. За бичиж авна шүү хүүхдүүдээ. Тэмдэглэж аваарай. За C гişгийг бишгүүр хөгжмөндөр хаана байрладаг гэж хэллээ багшин түрүү. Сайн байна. 1-р бишгүүр хамгийн дээдлийн бөөрөнхийн нүхэн дээр C гişиг байрладаг байна, тийм ээ. C гişгийг ямар хуруугаар хэдвэр хуруугаар үлээ? 7-р хурууг маань 1-р бишгүүр хөгжмөндөр 1-р хуруу гэж явах нь шүү дээ. 1 2 3 4-гээ цаашаа ингээд үргэлжлээд явах нь. За тэгвэл бишгүүр хөгжмөндөр C гişиг маань хамгийн дээдлийн нүхэн дээр байрладаг байна. За сайн ажиглаад аваарай. За одоо C гişиг орсон дасгалыг сонс. Бишгүүр хөгжмөндөр яа тоглох вэ? За дасгал дээр одоо яаж тоглож сурах вэ? Хэмнэлээр яа тоглох вэ гэдгийг бүгдээрээ ажиглая. За дасгалыг ажиглаад хэмнэлээр тоглож сурцгаая гэж. За 1-р дасгал 4-ний 2-т бичигдсэн байна, тийм ээ. За дандаа C нотнууд байна уу? Бүгдээрээ өөр ля нот байна уу? Дандаа C нотнууд байна. C нотнуудыг ямар хэмжээгээр бичсэн байна вэ? 4-төр үү, 8-таар уу, 16-таар уу, хагас нотоор уу, бүтэн нотоор уу? Та нар юу гэж бодож байна? Тэгвэл 4-т нотоор бичсэн байна. Хагас нотоор бичсэн байна, тийм ээ. Ямар нотны пауз орсон байна вэ? 4-т нотны пауз орсон байна шүү дээ. Сайн байна. За 4-т нотыг яа тоглох вүлээ? За хэмнэлээр тоглосоорой. За энэ дасгалыг тэгвэл хэмнэлээр бүгдээрээ тоглоё. 1 E 2 E 3 E 4 E. Яасан би сая 4 үе дээр яагаад алга ташсан? Энэ үед яах вэ? Амьсгал авах хэрэгтэй тийм ээ. 1 E 2 E 3 E амьсгаа авлаа. 1 E 2 E 1 E 2 E. За энэ дасгалыг ингээд тоглох юм. За энэ дээр сайн ажиглаар амьсгаа авах тэмдгээ сайн ажиглах хэрэгтэй. Хамгийн сүүлийн хагас нотны хэмнэлийг бас сайн ажиглаарай. 1 E дээр алгадаж чинь үү? Ташгүй. 2 E. За тэгвэл хагас нотон дээрээ сайн ажиглаарай. За дараагийн дасгалыг ажиглая. За дараагийн дасгал дээр ямар хэмжээний нотнууд орсон байна вэ? Бидний үзсэн 4-т нот, 8-т нот, хагас нот гэсэн 3 энэ хэмжээ орсон байна, тийм ээ. За энэ дасгал маань ямар нотон дээр бичигдсэн дасгал байна вэ? C нотон дээр бичигдсэн байна, тийм ээ. За дасгалыг сайн ажиглаж аваарай. За алгадаж хэмнэлээр дашаа. 1 E 1 E. Нэгдүгээр эхний энэ тактанд байгааг бид тоглолоо шүү дээ, тий. Тэгэхээр яах нь вэ? 8-т нотон дээр эхний нотон дээр 1 гэсэн томьёогоо аваач тавиад E гэснийг 2 дахь нотон дээрээ бичнэ. За тэгвэл яах вэ? 1 E 2 E. Тийм ээ? 2 E чинь юун дээр байх ёстой байсан?
дөрөвт нотон дээр шүү дээ, тийм ээ. За дахиад одоо багшийнхаа дагаад тоглоё. 1 и 1 и. За 8-т нот ойлгосноо? 1 и 8-т нотон дээр 1 и гэдгийг алгад ашиг нэ шүү. 4-т нотон дээр болохоор 1 гэсэн мөртлөө и дээр алгад ашиггүй нэ, тийм ээ. Ийм ялгаатай байх нь шүү. За 2 дахь таагтны хэмлэг зөглөө. 1 и 1 и. 3 дахь таагт 1 и 1 и. За 4 дахь таагт 1 и 2 и. За 4 дахь таагтны хагас нот нь буюу хагас нотон дээр тоон дээр алгад ашаад и дээр алгад ашихгүй нэ, тийм ээ. Тэрийг анхаараарай хүүхдүүд ээ. За бүгдээрээ бичиж аваад энэ хэмлэлээрээ алгаад ашаад багштай бас бичлэгээ явуулна шүү. Аялгыг дахиад сайн ажиглаарай. Хаана амьсгаа авж гэн ямар нотны зохицын тэмдэг орж ирж гэн гэдгийг хараарай. Амьсгаа 1 2 амьсгаа 1 2 амьсгаа 1 2 амсгаавлаа дахин давтлаа эхлэлтийн тэмдэг гараад ирсэн учраас аялгуу маань дахин давтагдаад тоглож байгаа шүү. Бишмөртэй хүүхдүүд ингээд тоглоод өөрөө сураарай. Бишмөргүй хүүхдүүд нь хэмжээр ингээд савхаар өөрснөө ингээд хэмлээ тоглоод ингээд тоглож болно шүү хүүхдүүд ээ. За өнөөдрийн хичээлээр багш нь нэгэн шин дуу зааж өгье. Бат олдын ая нацагд оржийн үг уран гар. За юуны тухай юм шиг нь хүүхдүүд ээ? Юуны тухай дуу сурах гэж байгаа? Гарны тухай. Гар гэдэг чинь яах нь маш уран тий. Гараар бүх юм хийж юм ойдог гэж, зураг зурдаг гэж, байшин барилга барьдаг гэж, тийм ээ? Аяшнгаа угаадаг гэж, тийм ээ? За сайн байна. За багш нь одоо дууныхаа 1-р адгийг уншиж өгье. Миний гар уран гар, ойж эсгэж чаддаг гар. Миний гар бүтээлч гар, өндөр байшин барьсан гар. Дахилт нь уран гараа угаая угаая. Бүтээлч гараа угаая угаая. За дууны 2-р адаг. Миний гар тусч гар, аав ээжтэй тустай гар. Миний гар зураач гар, амт найзаа зурсан гар. Тусч гараа угаая угаая. Зураач гараа угаая угаая. За 3-р адаг. Миний гар ажилсаг гар, аяг тавгаа угаадаг гар. Миний гар эвсэг гар, инхий дүүрэн хайрладаг гар. Ажилсаг гараа угаая угаая. Эвсэг гараа
угаая, угаая. За миний хүүхдүүд дууныхаа үгийг дэвтэр дээрээ бичиж аваарай. За бүгдээ одоо дуугаа сонсъё. За дуу сонссноо хүүхдүүд ээ. За сайн байна. За өнөөдрийнхөө хичээлийн дүгнэлтийг хийцгээч бүгдээ. Өнөөдрийн хичээлээр бид ямар хэмжээний ноотыг тоглож сурсан бэ? Ямар хөгжмөөр тоглож сурсан бэ, тийм ээ? За ля си гэсэн ишгийг тоглож сурсан тийм ээ. Ля си ишгийг ямар хөгжмөөр тоглож сурсан бэлээ? Бишгүүр хөгжмөөр тоглож сурсан. Бас ямар хэмнэлээр алга дашиж сурсан тийм ээ. За тэгвэл одоо энэ хэмжээнүүд нотны хэмжээнүүд байж байгаа. Энэ хэмжээнүүд дотроос бидний өнөөдрийн үзсэн дасгал дээр бичлэг дээр ямар нотны хэмжээнүүд орсон байсан бэ? Дөрөвт нот орсон байсан, 8-т нот орсон байсан, хагас нот орсон байсан шүү дээ, тийм ээ? Сайн байна. За тэгвэл ямар хоёр нотны паузын тэмдэг байсан бэ? Амьсгаа авах тэмдэг шүү дээ хүүхдүүд ээ. Төр зогсоод амьсгаа авах тэмдэг. Хагас нотны дөрөвт нотны зогсцын тэмдэг орсон байсан тийм. Тэр зогсцын тэмдэг дээр яах ёстой вэ? Амьсгаагаа аваад дараагийнхаа аялгыг дуулах буюу дараагийн дасгалыг уншихыг заасан байдаг тийм ээ. За сайн байна. За гэрийнхэн даалгаварт уран гар дуугаа сайн сураад видео бичлэг хийгээд багш руугаа явуулаарай. Хичээл дэвтэртээ оролцсон хүүхдүүдэд баярлалаа. 4-2, 4-3, 4 таг хэмнэлээр бичиж сурцгаая.